Яг бүгдээрээс юм байж байгаа нэг шинэ вебинар хэлж байна. За вебинар хэлэхээс өмнө энэ хүү видеог үзэж байгаа хүмүүстээ Swing Traders-ийн яг өнөөдөр 6 жилийн болж байна. Тэгээ бүгдэнд нь 6 жилийн айн баярын мэндийг хүргье. За бас нэлээд удаа вебинар хийсэнгүй юу болж ийж юм те. За хамгийн сүүлд баг дайны асуудал ярьчихсан бол одоо дахиад өөр асуудлууд гарч ирээд хүмүүс бүгдээр нэг хэсэг алт руу явлаа. Одоо буцаад ойл дээр маш их хэмжээний анхаарал төвлөрч байгаа шүү байна. За юу зэглээ. За долларын индекс. За долларын индекс дээр өмнөх вебинар дээр юм за энэ 50-аас буцаад өсөх таамагтай байсан байна. За тэгээ нэг доош орж ирээд өмнө энэ нөгөө дабл ботом хийжлээ гэдээсэн. Энэ одоо ёроолуудаа сэтэлээд бүтэн эз daily candle сэтэлж өгөөд буюу энэ дэр шинэ ёроол үсгээд за тэгээ эдгээр оройнууд уналтын трендийнхаа баталгаа цэцэн сүүлийн орой болж өгсөн байна. За энийг бол ингээ 2 удаагийн daily candle-аар дэш хөвцөн. Ерөнхийдөө тэгэхээр энэ дээр сүүлийн lower high байлаа гэж үзэхэд энийгээ дэшээ сэтэлээд гарсан байна. Тэгэхээр энэ дээр долларын индекс дээр ерөнхий унж байгаа хөдөлгөөн маань дэшээ эргэжиж боллогдож байгаа юм уу болж гэж харж баталгаа авч болохоор бас хөдөлгөөн үүссэн байна. За одоогийн байдлаар бол энэ орой яг энэ дээр тогтохгүй мэдээж мэддэггүй учир нь юу вэ гэхээр энэс доош явж байгаа цэцрийн хөдөлгөөн маань энэ ёроолоо эвдэггүй байгаа тий. За ингээл дэшээ ингээд яваад боломжтой учраас энэ орой яг эцсийн байдлаар энэ дээр тогтцсон гэж хэлэхэд бол арай болоогүй бол ерөнхий хөдөлгөөний явж байгаад буцаж ёроолуудаа эвдээд цэцрийн хөдөлгөөн нь орж ирээд ингээд явхад бол за тэр цэгээс та хааж өгдөг юм тий. Тэр оройг ингээд эцсийн байдлаар хаяа тогтчлоо гэж харж болох. Одоо бол ерөнхийдөө зүгээр дэшээ трендийнхаа одоо энэ ч өөрөө ингээд бие даасан дэшээ тренд яваад байгаа шүү дээ. Ингээд энэ тренд маань ингээд явжлаа. Энийг одоо хаа өрөө зогсохыг мэдэхгүй. За дивдсэн энэ нөгөө нэг холоос татсан байсан тренд лайн бол чүд доошоос дэрж орж ирээд за буцаад дэше хараад ирлээ. Тэгэхээр ерөнхийдөө за хэдүүлээ ингээд харах юм бол долларын индекс ерөнхийдөө жоохон доктортой байдал руугаа орцсон байж ирсэн магадгүй. Ерөнхийдөө энэ хавьд ингээд sideways тал руугаа орцсон ч тий байж магадгүй. За тэнгууд энэ нь болохоор юу байж болох вэ гэхээр хэдүүлээ олдуулаад арах юм бол за энд жишээл ингээд том хүчтэй уналт орж ирээд энэ sideways явж ирснийг дэшээс төрж орж ирээд дахиад ингээд хүчтэй уналт орж ирсэн шүү дээ. За тэгэхээр энэ sideways маань уналтынхаа хөдөлгөөний одоо засварын хөдөлгөөнч байж болохоор харагдаад байна. Эсвэл нөгөө талаасаа энийг юусэн дэшээс тлээд ингээд энэ өмнөх оройнуудаа эвдэд гарч байгааг харахаар ерөнхийдөө бас тодорхой хэмжээний энэ уналтын хөдөлгөөн энэ дээр дуусаад энэ дээр одоо хэмжээний захиалгууд бэлдээд ч юм арилжаанууд нь хийгдээ тэгээ индустрийн ингээд шилжилтийн хөдөлгөөн байж болох болов гэдэг таамаг аль талаас нь байгаа даа гэсэн. Тэгэхээр баталгаажуулах зүйл маань болохоор аль нэг дээш нь гаргаад ч юм уу доош нь гаргаад ч юм уу те стресэн тал руугаа харуул илүү баталгаатай байх. За ер нь бол энд болохоор дабл ботом болцсон байсан. Одоо би энэ ёроолыг ийшээ сэтэлээгүй учраас ерөнхийдөө баталгаажуулсан орой энэ дээр байгаа гэж яриад байсан шүү дээ. Тэнгууд энэ орой энэ буцаад ингээд дэшээ сайн сэтэрч чадахгүй ороод ирсэн. Одоо болохоор яг энэ бүтэн кандалаар сэтэрсэн учраас энэ ёроолыг баталгаажуулсан гэж үзээд за энэ орой бас баталгаажиж байгаа учраас энийг дэшээ сэтэлсэн учраас яг одоохондоо бол арай 51% магадaltaй дэшээ сэтэрх магадлал байгаа болов уу гэж хараад байна. Тэгээд энэ нь одоо энэ оройгоо дэшээ сэтэлээд гарч ирэнгуутаа ахаад нэг цэцрийн хөдөлгөөн яваад би баг энэ дээрээс ахаад нэг ингээд явчихж магадгүй болов уу. За ерөнхийдөө яг ингээд энэ спортыг цэвэрхэн авахгүй ч гэсэн энэ холынхон тренд лайныг энэ дээр ойгоод байгаа тренд лайн дээр ингээд ирж магадгүй. За энэ бол бүр ингээд одоо юмыг дээшээ харж байгаа бол мэдээж ёроолт нь хамгийн байж болохтой хямдхан үн дээр байх юм бол илүү зүгээр шүү дээ. Хэрвээ тийхгүйгээр дээшээ зүгээр хүчтэй сэтэрч гарч ирээд зүгээр жижигхэн цэцрийн хөдөлгөөнүүд дээдэрс маад хүчтэй дээшээ тренд гарч ирэх юм бол жижигхэн энэ цэцрийн хөдөлгөөнүүд дээр нь цэцрийн хөдөлгөөнүүд дээр нь илүү ажиглал зүгээр ах яг үнэхээр хамгийн тухтай нөхцөл нь бол мэдээж жоохон байж болохтой цэгүүдээр наваачж байгаа дээшээ харуул илүү тухтай байх. За ийм л хоёр таамаг ажиглагдаад байна. За тэгээд яг энэ нэг бүтэц ахаад явуучих байл гэж бас харагдаад байна л да. Одоо яг ингээд нэг хоёр юм үүснэ. Дабл ботом, дабл топ шиг юм үүснэ. Нэг доош өстөрнөө дээшээ гараа явж байгаа тэгээд эндийн амар удаад одоо жишээл энэ энд ингээд стэрсэн цагаас хойш ахаад жил гараа болцсон байгаа байхгүй. Ийм sideways явчих гэж бас магадгүй. Бас түгээд автагдана л гэж хараа шүү дээ. За тэгтээ бол яг ерөнхий бол хальт дэшээ илүү харж байгаа нь илүү холын дэшээ харгалтай. За Nasdaq дээр за цагийн жоохон босгоод өгөх таамаг арч. За Nasdaq дээр бол энэ ёроолыг сэтэлхгүйгээр энэ дээрээс нэг унж орж ирээд энэ ёроолоо альт сэтэлээд энэ дээрээс нь бол дэшээ сэтэрх магадлал битэрнээс юм бол дэшээ явж болох байгаа гэсэн. За тэгээд тэрнээс хойш ингээд доошоо нэг ёроо сэтрээд буцаж дэшээ сэтрээ. За тэгээд ингээд ер нь жоохон одоо
рейнж ярилж ачт бол яаж байгааг мэдэхгүй уртаа ярилж ачт бол ялангуяа битээр ашигладаг хүмүүс бол тийм гоё боломжийг нөхцөл гэдэг ч юм уу цэвэрхэн юм бол үүссэн юм байхгүй. За энэ дээрс одоо харах юм бол хэдүүл энд нэг юм сайд вис явсан байна. За дээдлийн оройлого бол нэг очиж олон байгаагүй. За бүр ингэж авах юм бол арай олон шалтгааз болохоор юм сайд вис шүү дээ. За одоо тэрийг эсдэрсэн өмнөх импульсыг копид одоо авангууд ерхий хөдөлгөөн бас ингээд дуус зарагдаад байна. За тэгээд настаг одоо энэ дээрээс хойш ингээд 12%, 12, 13%. За CFD дээр гэсэн шүү дээ. CFD дээр 13% уналт хийцэн. Тэр энэ маань бас ерөнхий том уналт дотор орох. Одоо өмнөх уналт жишээл ингээд 9% дотор орж шүү дээ. Тэгэхээр би бас энэ дээрээс ерөнхий ханжиж магадгүй. За энэ зүгээр хуваар нь хаасан гэж харахаас илүүтэйгээр энэ импульс ийшээ ингээд тавтагдаад яваад дуус. За энэ дээрээс тавьсан ч дууссан, сүүлийн энэ одоо хүчтэй хөдөлгөөн явсан орой дээрээсгээ 50 гут бас ингээд би нэг ханцаар гэж байгаа юм. Нэг хүрцэн те. Тэгэхээр одоо энд юу хүлээж байна вэ гэхээр за мэдээч зүгээр энэ хавьяас тренд эргэжиж магадгүй дээ гэсэн зоно тодорхойлцсон. Одоо эндээс батлаа авах хэрэгтэй. Батлаа бол одоо харахандаа гарч ирэх байна. Сүүлийн 3 ёроолыг харах юм бол ингээд энэ шүү дээ. Тэр энэ сүүлийн уналтын хөдөлгөөн гэж үзээд энэ ёроолоос тэлцсэн учраас баталгаад зөөрөө энэ дээр байна гэсэн тэ. Тэр энийг дээшээ эстлөөж гарч ирж иж ерөнхийдөө дээшээ тренд байна иргсэн болох гэдэг. За тэгэнгუთ энийг дээшээ эстлээд гарч ирж итэл буцаад энэ нэг хүчтэй шалтгаазны хөдөлгөөн бас яг үнэн дээр баг ямар нэг реакшн өгч тарах болов энийг ингээд дэше удаанаар сэтэлсээр хагаад энэ хүрээд буцааж уналтын хөдөлгөөн орж ирээд тэрэн цэцэр хөдөлгөөн болж болох боломжтой юм болов уу гэж бодож байна. Нөгөө талаараа зүгээр трендийнхаа дагуу арилжаалаа гэх юм бол хэвдүүлээ. Одоо энэ оройгоо эвдэхгүй гэж үзэж байгаа учраас одоогийн хөдөлгөөн бас ингээд дэше явж исэн хөдөлгөөн ингээд доош иргэсэн байна шүү дээ. За одоо ингээд харах юм бол энэ дээр л жоохон уналтын хүчтэй хөдөлгөөн өнөөдөр өглөөнөөс хойш ерөнхийдөө бүх бүтээгдэхүүнүүдээр ороод ирэх шиг боллоо. Nasdaq oil алт. За ардаа USD-тэй хослоод гэдэг ч юм уу те. Бүтээгдэхүүнүүд ерөнхийдөө өнөөдөр өглөөний Ази хөдөлгөөнүүд жоохон хүчтэй ороод ирсэн. За Нью-Йоркийн хөдөлгөөн би бол за зүгээр хүлээлтээр бол энийг ингээ өргөжлүүлэх биш сөрж бараг буцаж орж ирээд дийлгийн лага зөрүүлэх ийм зүү татсан маягтай харагдуулах хөдөлгөөн орж иж магадгүй гэж бодож байна. За гэхдээ тэр нь бол зүгээр л одоо зүгээр л хар таамаг те. За хэрвээ сэлд яг юм бол за мэдээч одоо энэ хавьяа сэлд гэдэг хэцүү байх. За зүгээр яг энэ уналтын хөдөлгөөнд харах юм бол энд нэг шинэ ёроол үсэд явж ийн дахиад доошоо стэрчээч болно. Ерөнхийдөө энэ оройг эвдүүлэхгүйгээр адилхан дэшээ цэцрийн хөдөлгөөн орж ирэхэд нь сэлдэх боломжтой юм болов гэж харж байна. За тэгээд энэ сэлийг би бас хувьдаа бол нэг амар хоол харахгүйгээр үсрээл энэ ёроол ч юм уу за баг энэ ёроолыг энэ хавцаа илүү харчвал зүгээр болов гэж бодож байна. Дахиад илүү хүчтэй тэгж хол унах гэдэг дээр нь жоохон эргэлзээтэй байгаад байна. Учир нь юу вэ гэхээр энэ дийлгийн кандилуудыг харах юм бол хэдүүл ингээ том хоёр уналтын лав байснаа шийдвэргүй юуцсан уналтын гэхдээ бас нэг тийм хүчтэй сэлбэрүүд байна гэсэн лаг харагдуулахгүй байжснаа дараагийн лаг ингээд нэг 2 өдрийн лаг хүчтэй ногоон лаг гараад ирсэн байхгүй. Тэгэхээр энэ дээрс бас ингээд юм реверс хөдөлгөөний лаанууд байж болох болов уу гэж бодоод байна. Тэгэхээр буцаж энэ лааны зүг мүг ивтгүүгээр энэ хавьдаа нэлээд төхөж ирээд тэгэл баг энэ хавьдаа рейнж явуул яг хөө мэдээд сайн байна. Эсвэл буцаагаад нэг удаагийн бай оролдлого хийж болох юм. За тэгтээ бай оролдлого бол хийх гэж байгаа хүмүүс бол мэдээж буцаагаад уналтын хөдөлгөөнийхөө төгсгөл ч юм уу эргэлтийн зэг болж гэнэ үү гэдэг хөдөлгөөнүүдэд ерөнхийдөө анзааруул зөвөх одоо жишээл яг энэ шиг ч юм уу те. За ингээ энэ ёроолыг энэ ёроол сэтлээд энийг эвдээд дэшээ гингут энэ бол яг хөө ихтэй нэлээд дэшээ гарч ирээ дахиад жоохон оролтын зэг олоход хэцүү л. Яг иймэрхүү байдлаар орой ёроолуудаа таниад илүү харчвал зүгээр ах. Би бол нэг сэл жоохон дээшлээ гараад ирвэл нэг сэл үзээд энэ хавьд нь жоохон нэлээд анхааралтай байжгаад харъя гэж бодоо. За тэгээд ер нь Nasdaq бол юуны Нью-Йоркийн цаг дээр жоохон нэлээд савлгаатай байгаа. Яг нэг тал руугаа нэлээд хүчтэй кандл гарч ирэхгүй. Дээш доошоо аяг 10-30 лаанууд байгаа хаа нэг. Заримдаа дээш доошоо лаанууд жижигэн дүүж идэр үсээд байгаа хгүй. Савлгаа нэг дээш яваад нэг доошоо яваад тэгэхээр яг Нью-Йорк дээрээс хамаагүй нэг чиглэл харах гэж үтсэн бас арай болохгүй л байгаа байлээ. За тиймэрхүү. Одоохондоо л яг шийдвэргүй байна. За яг чиглэлээ 15 ч юм уу те 2 цагийнхаа трендийг авах юм бол доошоо шорт орж болж байна. Жоохон хүлээж агаад ерөнхий энэ том уналт ханчлаа да гэж бодоо жоохон баян байрал эзлэх гэж байгаа хүмүүст бол дахиад жоохон хүлээх хэрэгтэй юм шиг харагдаж байна. За яг би бол нөгөө гол дээр ажиглаад идэг стап шигээд харах юм бол одоо энэ оройрлоо унаад ороод ирээд энэ дэр нэлээд зэвэрхэн зүү татчих магадгүй гэж бодод байна. Яг нэг юм хүчтэй дийлигийн орой оролуудаа нэг шалгаад идэг гэл
би бол хувьдаа анзаараад идэв. Тэгээд тэрэн шиг юм болж магадгүй. Тэгээд эднэр шиг ч юм уу те. Эднэр шиг юм байвал яг илүү сайн байна. Гэхдээ яг энэ 7 хоногийн энэ өмнөх 2 хоногийн лаг харахад бол нэлээд дайггүй байгаа дээ. За тэгээд дахиад маргаашийн лаг яхаас хамаарат 7 хоногийн лаг яаж харагдахын тодорхойлох гэдэг. Өмнөх 7 хоногийн лаг бол ерөнхийдөө сэлрүүд нь нэлээд хүчтэй байгаа гэдэг лаг гарч ирээд байна шүү дээ. Энэ хүртэл өсөж болж байна. Гэтэл ийм доошо бүтэн битээ одоо доороо зүгүү шахуу сэллээ хаагдцсан, уналтэлээ хаагдцсан. Тэгэхээр энэ уналтын хөдөлгөөнийг сүрж ингээд зогсвол буюу одоо маруу бүс өгдөгчлөө. Engulfing гэдэг л тийм лаг гарч ирээд буюу өмнөх 7-ныхоо сэлрүүдээс илүү их баяруудтай хаагдаж байгаа юм бол мэдээж планы хувьд confirmation авч болохоор тийм хөдөлгөөн байгаа болов уу гэж анзаарсан. Тэгээд ерөнхийдөө настаг харах юм бол дээрээ илүү зүйтэй планууд яваад байгаа. Ерөнхийдөө өдрийнхөө турш дэше өсч чадаад байгаа хэрнээ яг хаагдталтан дээр бол нэлийн доор хаагдаад байгаа. Одоо лагаа ингээд 100% гэж авч үзэх юм бол дандаа 50%-аас доор ингээд дөвжи маягийн биш дандаа юм доороо ингээд сэлрүүд нь ямар нэгэн байдлаар хүчтэй маягаар хаагдаад байгаа байхгүй. Тэр жоохон тийм хүлээлтийн маягтай л байна да. За gold гэсэн их юм боллоо да. Сүүлийн вебинараас хойш за галзууртлаа өссөн. За тэгээд энд 5000 за CFD дээр бол 5600 гэдэг аншуурсан харагдаж байна. За тэгээд нэг өдөрт баг энд 4000 пи бонлоо. Энэ уналтын лав бол лааж идэх шүү дээ. Биш бүр 7000 пи юм. Тийм шүү дээ. За энэ дондоос энэ дотор нь ч байлаа, энэ дотор нь ч байлаа нэлээд их юм боллоо. Тэгэхээр одоо бол алтыг харахаар би алтан дээр нэг юм хараад байгаа. Энэ уналтыг гишн копидод явахаар дараагийн уналт нь илүү том болж таарад байгаа. Гэхдээ яг энэ уналтын эцсийн инла би энэ жоохон бага байгаад байгаа. Ерөөдөө ингээд нөгөө уул нь ханьж докторчж гин гэд харъя гэх юм бол энэ хүчтэй энэ трендүүд гэдэг ч юм уу энэ хөдөлгөөн маань ингээд биеийн жижигсжээвэл уул нь арай одоо тренд ирэх гэдэг ингээд шүүм магадлалыг авахд илүү хангалттай байдаг. Одоо болохоор алтны ихний энэ хөдөлгөөн хоёр дахь энэ илүү том байгаа учраас би ахаад нэг уналтын хөдөлгөөн байна уу гэж хараад байгаа. За тэгээ энд уналтын хөдөлгөөн энэ ёроолоо эвдэхгүй юу гэсэн нэг юм хараад байгаа. За энэ 25 оны 10 сараас хойш явж байгаа нэг юм тренд лайн байна. Энэ зүү нэлээд дэж. Уул нь энийг энэ зүү үсгээс өмнө жоохон дээшлүүлээд энэтэй татсан байсан. Одоо тэгээд цэвэрхнэр нь татгаар энэтэй яваад за тэгээд энийгээ стрейт буцаж энэ дээр нэг pullback явж байгаа юм шиг ийм хөдөлгөөн харагдаад байгаа. Энд ч одоо баг 6 сарын трендийн хугацаатай шалнуудыг холбоцсон гэсэн үг шүү дээ. За тэгээд одоогийн байдлаар энэ 7 хоногийн лаа өмнөх 7 хоногийн лаанууд хоёр гоё ногоо өмнөх 2 өдрийн лаа өмнөх гоё ногоо ингээд сайдвейстэй тэгээд буцаа стрейт 2 ногоон лаа байсан бол өнөөдрийн лаа яг одоогийн байдлаар өмнөх өсөлтийн лаагаа жоохон лаанаас илүү том биетэй сэл байгаа учраас би маргааш бас уналтын лаа гарч ирж магадгүй гэж хараад байна. Тэнгуут энэ 7 хоногийн лаа өөрөө одоогийн юм байгаа том бие дахиад жоохон жижигсээд орж ирээ дахиад дөвжи болоод тэгээд дараагийн 7 хоногт нь дахиад дараагийн 7 хоногийн лаа юм уналтын лаа байж магадгүй болов гэж зүгээр лаан дээрээс нь хараад байгаа. Яг одоо бүр ингээд дээшээ бай руу гоё төсөөлөх юм энэ уналт энд ингээд шийдэргүй гэхдээ ногоон үсцээ одоо энд ингээд ямар нэгэн байдлаар ногоон агтах юм бол ингээд дээшээ тийм үс маягт ийм лаанууд байж болохоор харагдаад байна. Гэхдээ энэ уналтын 3 том лаа арай жоохон хүчтэй юу гэдэг шиг дүр зур харагдаад байна. За 2 цаг дээр хэдэл тавиад харъя. За энэ тасрын хөдөлгөөн яваад энэ дээр магадгүй дуусчих гэж харж болохоор юм тийм. За тэгэнгუთ одоо энд нэг юм 2 орой байсан. Энийг дээшээ сэтэлцэн. За тэгэнгუთ энэс доош явсан хөдөлгөөн эхний ээлжинд энэ ёроолыг эвдлэхгүй байх магадaltaйгаар ба ярилж харж болж байна. Юу гэсэн бэ гэхээр энэ уналтын хөдөлгөөнийг энэ ёроол за энэ ёроол эндээ сайдвэс явсан. Энэ ёроол гэж харангууд энийг ингээд дэшээ сэтэлцэн буюу 2 цагийн трендийн сүүлийн ловер хаяг ийшээ хаяр хийцэн байж болж байна гэж хараад одоогийн хөдөлгөөн дээрээс зүгээр реверс хөдөлгөөн байна гэж харах юм бол энэ хөдөлгөөн чи ийшээ ингэж тоологдож байгаа учраас энийг эвдэхгүйгээр за энэ support resistance дээрээс ч юм уу дэшээ явах боломжтой байж болохоор зэгүүд харагдаад байна. За би бол гэхдээ яг алтан дээр бол жоохон 51% доош хараад байгаа. Өнөөдрийн хөдөлгөөнүүд бас яг түрүүний хэлжсэнтэй адилхан 9 цагаас хойш ерөөдөө бас хүчтэй хөдөлгөөн ороод ирсэн. Гэхдээ волюм нь ямар байсныг бол мэдэхгүй байна. За тэгээ яг сайн яриад байгаа энэ цэг дээр ирсэн шалтгаан цаа шалгаж байгаа хөдөлгөөн байна. Одоо 93 таа ингээд жоохон үн докторчод байгаа. Тэгээд энэ докторжилт одоо Нью-Йоркор ч юм уу өнөө шөндөө бас яаж стрихийг мэдэхгүй байна.
би бол доошоогоо харж байгаа учраас энийг нэг үсэн сэтгүүлж аваад энд нэг жоохон sideways үсээд энийг сэтгүүлж аваад ингээд арилжаанд орчвол доошоо харчвал илүү зүгээр л харагдаад байна. Энийг ингээ хэрэг паттерн болгоод ингээд харъя гэх юм бол жоохон юу хүчээр зурагдаад байгаа ингээд нэг юм хоёрхан цэг олбсон паттерн болоод байгаа юм. Яг хуу паттерны хэлбэр гарахын хувьд бол гарч байгаа. Гэтэ одоо яг нөгөө түрүүний алтны дийлий дээр иржсэн шиг энэ ингээд хөдөлгөөнийг ийшин тавиад үзэх юм бол ингээ хаанцсан. Одоо энэ өсөлтийнх нь хэмжээ гэсэн үг шүү дээ. Тэнгууд гэхдээ энэний өсөлт илүү урт хугацаанд яваад байгаа надад жоохон дахиад дээшээ илүү ингээ сонжрох магадлал их байгаа юм шиг санагдаад байна. Уул нь хэмжээний хувьд бол хандсан байгаад байгаа. Яг импульс correction импульс гэдгээр бол за тэгээ харчлаа. Би бол сэлдвэл яг энэний доор гаргаж ирээ сэлдээд байд нөх юм бол энд нь sideways үүсгэж байгаа. Жоохон үн докторжод энэ олтыг докторжуулж агаад нэг дээш орж ирэхнэ яг байджуулж чинь. За тэгээ байдад бол энэ орой сэтгүүлнэ гэж харж болно. Ягаад тэр шинэ хай үүсгүүлнэ гэсэн үг шүү дээ. Энэ lower high баталгаачиж магадгүй гэд энэний энэ ёроол дээрээс энэ хавьд арилжаанд ороод тийшээ энийг сэтгүүлгээд нэг ярцах. Одоо stop loss нь жижиг гэж бодох юм бол 5 6 stop loss бүр тийм амар том байл нэг ярцах 3 арилжаалах байх. Иймэрхүү таамагуд л заяа. Ерөнхийдөө зүгээр шууд ингээд харахад бол за энэ бас өмнөх таам. Энд нэг юм 2 цагийн паттерн стэрж яах гэж хараад за тэгээд өмнөх импульсээр бол ингээд энэ шууд доош харагдаж байгаа шүү дээ. Ингээд доошоо энэ дээрээс ишээ гээд ийм импульс харах юм бол алт бүр ингээд яг одоогийн нөхцөл байдалтай яг ийм өндөр очихоргүй юу гэдэг таамаг гарчаад байгаа хгүй. Инхээр бас арай л хэтрүүлэгтэй мэт харагдаад байгаа юм. Тэгэхээр би бол энэ уналтыг ахиж доошоо сэтлэх үү нэлээд л анзаарах хэрэгтэй босч толгой гэж боддог. Энэ паттерн ерөнхийдөө бараг л 2 орой олбцсон. 2 орой холбогдсон. Гэтэ ёроолоос төрсэн. Ирээдүйд ингээд ийм 2хан орой холбочоод зурхын давуу сул тал нь юу гэхээр дараагийн хөдөлгөөнс төрчээд тэгээд нэг хол унахгүй тэгээд буцаад нэг хол өсөхгүй ингээд их юм бол паттерн ингээд томсоод идэг. Гурвалжин паттерн стрит үргэлжин болно гэдэгт адилхан ингээд лишээ дараагийн цэгүүд олдоод ингээд томсоод идэг. Тэгжээснаа тэр нь ингээд дишээ ингээд стрит ингээд ажууд настагийн хөдөлгөөн шиг ингэсээр хагаад ингээд дишээ гараад ирэх магадлал юу 8 их аваад учраас юм 2 орой холбосон паттернд ерөн жоохон ялангуяа том цагууд руу байх тусмаа жоохон эрсдэлтэй. Тэгэхээр ерөнхийдөө яг л паттерн стриж байгаа ч гэсэн энэ ёроол стриж байгаа ч гэсэн хэдүүлээ энэ ёроолгоо сэтэлж чадах нь үгүй юу гэдгийг нэлээд сайн анзаарч явах хэрэгтэй. Нэг яг гоё стрэл явж ийснэ энэ хавьда 100 гарч sideways үсэж байгаа л дэшээ трендэрийг явчихна тий. Тэнгуут тэрийг за ингээл доошоо трендийн pullback юм байна гингуут энэ ингээд үндсэн трендийн дагуу зүгээр өсөж явах боломжтой гэдэг ч юм. За тийм хардлага бол байна алтан дээр. Тэг өнөөдрийн Азийн хөдөлгөөн мэдлийн сонирхолтой ороод ирлээ. Одоо энэ өсөлтөн дээр бол одоо Азийг дагаад арилжаанд орж болоод тэнгуутаа тэрийг Нью-Йорк нь авч явж болж исэн. Заримдаа Аз нь ингээд өсгөөд өнгөт Нью-Йорк нь унагч идэг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү янз янзын хөдөлгөөн байсан учраас би бол өнөөдрийн Азийн хөдөлгөөнийг их ер нь жоохон волюмын хувьд хэрвээ бага байсан бол өнөөдөр Нью-Йоркоор дэше гараад ирэх боломжтой юм болов уу гэж хараад байна. За биткойн. Дээр энэ шинжилгээг sideways-ийн илүү хараад нэг юм аюултай паттерн байна. Гэхдээ sideways-аа бариад үлдчихэ гэсэн чинь паттерныхаа дагуу доошоо стрейт за тэгээд брад мада хийгээд ингэ биткойн бүр хүч томсон тий. За одоо юу болж байна вэ гэж. За нөгөө энийг сэтгэлгүйгээд байх боломжтой гэж ёроолог бол сайхан сэтгэлээд өгсөн байгаа. За тэгээ sideways үсэж байна. Энд нэг доошоо стрэх магадaltaй гурвалжин зурцсан байсан. Энийгээ стрейт одоо нэг ахаад энэ дэшээ стрэх магадaltaй паттерн үүсээд энэ ерөнхийдөө энэ дахиад sideways үсчихвэл гэж анзаарагдаад байна. Үн хол өсч чадахгүй, хол унж чадахгүй. Тэгээд яг биткойны хувьд одоо яг нөгөө цаг үеийн байдлаасаа гэдэг шиг юм бусад бүтээгдэхүүнүүд дээр илүү анхаарал төвлөрөөд байгаа учраас крипто дээр очиж байгаа мөнгө урсгал бас ерөөхдөө айлхаар байгаа юм бол доо айлхаар тийш оож тийм волюм одоо чинь аль нэг тийш гадаж энэ хай маа эвтгэхийн тулд тийм энэ болохын тулд нэлээд хэмжээний волюм хэрэгтэй болно шүү дээ. Тим зүйл яг анхаарал татах цаг үе мөн үү биш үү гэдэг бас нэлээд сонирхолтой. Одоохондоо л ингээл энийг устгаал харахад бол ерөнхий зүгээр sideways явж байна. Ийм гурвалжин паттерн стэрж болж байна. За хэрвээ энийг straight гэж харах юм бол өмнөхний импульсийн 50-д ингээ харах юм бол бүр 30 мянга очих гэдэг. Гэхдээ энэний өмнө бас нэг хүчтэй зүйл юу байгаа вэ гэхээр энэ өмнө нь үүсчихсэн энэ удаан хугацааны
Сая дэсийн шалнууд байна тий. Тэгээ хайлын чавж бол зүүнний үзүүрээр аль олон гатгаж байгаа юм тий. Энийг гээд авч болж энэ дээр нэг ирсэн байна. За хэрвээ ингээд энийг цэвэрхэн авъя гэх юм бол одоо ишээ 53 бол байж болж байна. Юу ч дэшээ иргсэн баха тохиологт байхгүй. Доошоо чиглэл рүүгээ илүү хүчтэй маягийн яваад. Тэгээ энэ дээр л жоохон сонирхолтой бүс юм да. Ийхэд бол доошоо арай их магадaltaй л гэж бодох юм байна. За Euro USD. Euro USD за дооёхонд дагуу энэ дээрээс дэшээ баядаад энэ дээрээс дэшээ хөдөлгөөж энэ дээрээс илдэ гэж бодож ирсэн чинь юу болсон гэхээр энд 3 батарей нь үсээд 3 батарей гэж батарейны 3-оос тоож үсээд батарейнаас төрцүүлэх гэж. За нэг юм анзаарах юм бол шүү дээ. Одоо энэ хоёр оройн дээр болохоор Euro USD дэшээ ингээд аваас төрцөн долларын индекс болохоор ингээд стриг байгаад наа тий. Энд болохоор зүгээрээ татцсан харагдаад байгаа. Тэнгуут Euro USD болохоор ингээд энэ дээр бүгд бүтэн лагаараа хагцсан байна. Одоо ингээд дабл топ юм шиг харагдаад байгаа гэсэн. Одоо энэ сэтгэлгэн дээр болохоор ялчгүй бүр баталгаажсан байгаа даахгүй юу? Бүрийш ийм том лагаараас сэтэрсэн долларын индекс нь энэ ёроолоо том лагаараас сэтэрсэн. Тэгэхээр энэ хоёр одоо бол ингээд яг эргэлзэх зүйлг болсон. За тэгэнгუут энд юу болсон бэ гэхээр за энэ оройг ийшээ сэтэрсэн бол энэ ёроолыг зөрүүл тийшээ сэтэрчиж байгаа юм. Одоо нөгөө юу ч долларын индексийнхаа нөгөө цаасны нөгөө тийш нуулсан шиг хэлбэр үсээд юм гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ дээр одоо жоох ийм паттерн үүсчиж болж байна. За долларын индекс дээр ч бас энэ үүсч байгаа гэсэн үг шүү дээ. Жоох ийм. Гэтэ энэ хоёр юм бол долларын индекс дээр ингээд зурхаа доошоо стрэх магадaltaй паттерн хэлбэр үүсээд байгаа. Ягаад гэхээр хоёр дахь оройн өмнөхөөсөө жоохон дээр болохоор ингээд доошоо паттерн зурхтаад байгаа. Euro USD дээр болохоор уул нь ингээд үргэлжлүүлэх паттерн зургатаад байгаа байхгүй гурвалжин. Тэгээд трендийг үргэлжлүүлж ийм паттерн хэлбэр үүсээд байгаа. Тэгэхээр Euro USD-г харах юм бол юу нахаа доошоо уналт байгаа гэж харагдаад байдаг. Долларын индекс харах юм бол ерөөхдөө бас гайгүй дэшээ стрэх боломжтой юм шагадаад байгаа. За би энийг бас ерөнхийдөө хүлээх хэлэв шүү. 15 дээр ороод харахаар 15 дээр ороод харахаар за ерөнхий энэ оройг стрэх болчиход байгаа шүү дээ. Энэ ёроол за энэ баг 2 цагийн ёроол гэсэн үг дээ. Дунд цагийн ёроол. Энэ хоёр сүүлийн ёроол. Тэгвэл энэ шинэ ёроол нь өмнөх ёроолоо өвчсөн учраас дараагийн хөдөлгөөн өмнөх ёроогоо өвдөхгүй. За тэгээ ингээд зунгаарлалтад яваад байна. Тэг Euro USD ингээд харах юм бол илүү сэл магадлал нь илүү өндөр байгаа тоххой. Одоо энэ ёроолыг ийшээ сэтэлцэн. Тэгэхээр энэ дэшээ явсараад энийг өвдөхгүй болчоод Euro USD дээр бол ингээд доошоо нэлээд эндэж бүл харагдчихэв. За одоо бол тэгтээ мэдээч бас жоохон хоцрох маягийн болчихсон байгаа тий. Тэгэхээр сэлдэж байгаа бол за би бол одоо л энийг дэш төлээд за эсвэл энэ апп ч юм уу юм үсгээд тэгээд ингэж жагаад илүү орхон зүгээр юм боллоо гэж бодсон. Тэгэхгүй бол одоо л яг яаж дэшээ гэхээр бас хэрэг эндээс шууд хурдан сэтэрчвэл гэж харах юм байна. За энэ авис энд нэг юм гоё өсчлээ юм байна. Ноо та зүгээр гарна авчдаг. Ингээд авч. За энэ авцаа ирвэл бас нэлээд дэжгүй бүсчлээ. Тэр нь гарсан ч шал болж байдаг, доор нь гарсан ч тааз болж идэг те. Нэлээд дэжгүй доочдтой юм бүсчлээ юм байна. За тэгээд энэ дээрээс нь илүү жоохон дэшээ зурч идүү. Оп. За ийм. За Euro USD бол ингээд харчих. Окей. За хоёул өнөдр 400 бай босч байгаа. Түн хамааг харахад 600 бай босч байгаа. За нээлт нь бол яг эндээс өсөж байгаа юм. Хоёул ч болохоор одоо ингээд пип нь бол цэгийн 2 тоорон байгаад байгаа шүү дээ. Одоо жишээл энэ 9788 гэдэг цэг байлаа гэж та. За одоо хэдүүл энэ дээр харъя л та. Энэ 9816-гийн гот энэ 6-гийн тон нэг пипээр явж байгаа байх ихэнх брокер дээр. Тэгвэл өнөөдрийн хот юу юм бэ? 1400 юм. Тийм ч тийм 1400 бидний хөдөлгөөн явж байгаа. За өнөөдөр бас Трампын мэдээлэл байгаад ах шиг байсан тийм. За одоо бол тэгээд no idea болж байгаа юм байна шүү дээ. Би энэ гурвалжин батарейр нь үүсэх нүгэж харж байсан. Тэгээд арай л ангайцсан нэг сонир хэлбэргүй яагаад байсан л да. Окей.
За одоо л ойл ингээд олт заряж олт тайм хаяа нэшлэх. Энэ өмнөх хориолгоо тэмүүлж байгаа учраас бас жоохон харахал юм байна. За хэдүүлд багцаа авах юм бол энэ тесрийн хөдөлгөөний өмнөх импульс энэ байна. Энийг дээш нь тавиад харангуут. За энэ бас нэг юм. Энэ өмнөх хориолгоонд давхцгаал юм. 17 өдөр дээр нэг төр ханж ээж магадгүй. Одоо л өстой байтгаж за мэдхгүй дээдлийн ярилцаач талаар хэцүү юм мэдхгүй. Ер нь бол би бол энэ дээрээс өнөөдөр ингээд жижигхэн яваад яг нэг юм доошоо цэтрэх нь мэддэхгүй тэгээ ингээд орчиххээр нэг юм буцаад ийм хөдөлгөөний нэг хэцүү зүйл нь ингээд цэсрийн хөдөлгөөн ингээд жижигхэн яваад хахаар оролт хийчихээр дараагийн цэсрийн хөдөлгөөн нэг ингэж орж ирээд стоплос авчаад явчих гад тэтгэлтэй. Тэгэхээр цэсрийн хөдөлгөөнийх нь биеийн хангалтгүй байгаа байхгүй юм чинь. Тэнгууд орж чадахгүй байгаад ангууд өнөөдөр ингээд нефт яваад өглөө л дөө. Одоо жишээл энэ уналтын хөдөлгөөний цэсрийн хөдөлгөөн хангалттай буцаад байгаа юм. Хангалттай буцаад өсөөд гараад ирэнгууд юм хангалттай буцсан цэсрийн хөдөлгөөн ер нь байхгүй. Тэгээд ингээд яг ингээд явж ирсэн гинт ингээд ороод ирнэ. Тэгээд одоо тэгвэл яг гинт ороод ирэх юм илүүлээж байгаа л байтах юм байна дөө. Ер нь бол дээл чиглэл ингээд дэшээ явж байгаа юм чинь. За тэр хөдөлгөөнийг за би бол ерөнхийдөө энэ лүү гэж харна. Тооцоолно хүлээнч юм уу те. Ийшээ ирүүлсэн. Гэхдээ яг ийшээ ирэхгүйгээр жоохон ингээ өсч ирсэн цэсрийн хөдөлгөөн нь энэ цэсрийн хөдөлгөөн хийж явахдаа өөрөө гоё оролтын нөхцөл үүсэх юм бол тэндээс нь орно. Шууд утга учиргүй ингээ шууд ингээ унаад ах юм бол сонирхох үнэ энэ л юм байна. За нэг 100 хэдийн 106-аас 107 гэдэг доллар дээр. За тэгээд би саяны алтны өсөлтөн дээр одоо яг тэгж өсгөөгүй нь мэдгүй юуцсан алтан дээр ингээ заримдаа оройчгоо сэлвэр дээр оролтын нөхцлүүд ингээ байгаад алтан дээр оройтод ингээ SL дээр амар том болчих шүү дээ. Тэнгуут ингээ сэлвэр дээр оронгууд яг энэ өсөлтийнх нь үе дээр сэлвэрийн хөдөлгөөн дээр оронгууд айгүй боломж юм. Тэгээд ер нь бас тэгж амар алтны хөдөлгөөнөөс дутаа байхаар үеих пипгүйдэг бүтээгдэхүүн юм байна лээ. Базар байна л гэж бодсон. Ер нь бол баг алтнаас илүү л хийсэн ш тутахгүй юм байл тээ. Одоо ихтэй яг нөгөө хүмүүс юм бас яг сэлвэр рүү орох юунууд нь тайминг нь юм бос тоо. Одоо яг энэ өсөлтөн дээр сайн одоо хүмүүсийн сонирхолт байсан шиг сэлвэр байгаа юу гэдг нь бас нэлээд хамаатай байна. Тэгээ би бас ерөнхийдөө ингэж алт сэлвэр хоёрын корреляшныг айгуу хараад байгаа. Одоо энэ ёроолыг жишээл ингээ сэлвэр төрүүлж хөвдөж гэнэ үү? Алтан төрүүлж хөвдөж гэнэ үү? Тэгээд хэдүүлээ за ингээ харангуут. Одоо жишээл сэлвэр дээр болохоор яг энэ уналтын хоёр уналтын хөдөлгөөний хоёр дахь нь ингээд өвдөнгууд. Алтан дээр бол алтан дээр зайлшгүй энэ үлээ өмнөх уналтан дээр нь болоо. Юуц энэ хоёрын корреляшн ингээд нэг дагаж явж байгаа тохиолдолд нэгэндээ индикатор болох гэдэг юм ахлаад ерөнхийдөө айгүй харагдаад байгаа юм. Одоо жишээл алтан дээр ингээд мөртлөгөө мөр биш байхад сэлвэр энэ дээр ингээд мөртлөгөө мөр болдог ч юм уу те. Яг хоо анзаараад үзээрэй бүр ингээд их чартн дээр нь те яг давхцлууд байна уу байхгүй байна уу. Надад бол яг үгүй сонирхолтой санагдаа би бас нэгэн дээр нь нэгнийх нь индикатор олгож харж үзээд байгаа л гэсэн үг. За тэгээ валютууд дэш нэг онц юм байгаагүй дээ. За pound USD-г нэг сэрээд ижгүй ажиллаад байгаа. За өмнөх вебинар дээр энд нэг медиан логоо төхөөрөх юм болов гэсч дэш очиж дээдлэн параллелаа мөргөөд. За тэгээ эндээс уналтын хөдөлгөөнүүд орж ирээд медиан дээрээс одоо жоохон зуралт аваалах. За долларын индекс дэшээ гэж зарж байгаа учраас pound USD ч гэсэн ерөнхийдөө жоохон доошоо л гэж хараад. Одоо за энэ сэрийн дээдлийн ESP милийн гайгүй ажиллаж исэн чи энэ навид бол жоохон ажиллагаа муудаалах. За одоо pound USD доошоо унаад их юм бол эхний ээлжинд энэ доотлын ESP рүү харж болж байна. Энд байгаа ESP лайн бас милийн дэжгүй ажиллаж байгаа. Энд нэг стерсэн, энд нэг стерснийг тооцоол ер нь цэвэрхэн ингэж тооч идэг ESP лайн байгаа. Энэ бас милийн дэжгүй. За евроын зэдэд энэ дэр хоцорсон байгаа. Евроын зэдэг энэ дээрээ сэл орж иж магадгүй гэсэн. Энд ингээ гоё сайдвейс үүснээ дэшээ стрейт яваад төгссөн байлээ. Тэгээ энэ зэрэг хөдөлгөөндөөс харж байгаа бас евроын зэд дээр энэ хүртэл нь нүц ихний ээлжинд энд хайраа хүртэл нь дэшээ нэг юм арилжаа хийж болохоор стоп байгаа. Жохо уртын арилжаач хийдэг хүмүүс байл бас анхаарал үзчихье.
За йенүүд ингээд тогтворчсон. Йен дээр нэг онц юм байгаагүй. За ягаад ч юм Австрали доллар айгүй хүчтэй байгаа анзаарчихсан. Ер нь энэ дээрээс эхлээл анзаарчихсан шүү дээ. Ягаад ч юм ингээд ганцаараа sideways-ийг л мөрдлөгөө мөрийг л те. Тэгээ тэрнээс сэтгэхгүй болохоор баталгаажаагүй. Ингээд sideways явсараа байгаа дээш хагаад Австрали доллар ер нь энд байна уу евро USD дээр унжаахад pound USD дээр унжаахад тэгээд энэ хөдөлгөөн байгаа шүү дээ. Энэ он гээд уналтын том хөдөлгөөнүүд байхад Австрали доллар ерөөсөө тэгж амар хөдөлгөөгүй. Энэ мөн үү биш үү? Харахад. Тэгээ одоо яг энэ сүүлийн уналтан дээр дагаад хөдөлж байгаа. Тэгэхээр би энэ дээр бас энэ жоохон сүултэж хөдөлж байгаа учраас нөгөө ерөөсөө илүү хол гүцэж очиод унчих магадaltaй болов гэж бодоод байгаа юм. Тэгээ pound USD, euro USD ер нь бол нэлээд үлт хөдөлгөөнтэй байна шүү дээ. Тэгэхээр AUD USD гэж холгоног байгаа учраас адилхан доллар эффект нөлөөлөл доошо илүү хол унах магадaltaй болов гэж анзаараад байгаа. За өөрчлөлт бид нарт энэ хамаардаг. За $3 таслаарч дөө. За USD гэд sideways игээд энд нэг хэдэн жилийн өмнөх одоо 11 жил барьж байгаа таазыг очиж мөргөөд sideways яваад одоо жоохон цэрэг хөдөлгөөн яваад байна. За энэ бас нэлээд дэжгүй л байна. Дөрөв докторчсон. Тийм хоёр дунд. За сүүлийн хөдөлгөөнийг харах юм бол лээ. Энэ яр бол энийг эсэлцэн. Тэгээ энийг одоо бараг сэтэрж юм. Тэгэхээр ингээд жоохон ингээд орч болохолох. За Швейцар франктай ослоод одоо жоох юм орж байгаа хэлэхтэй даалт жоохон докторч байгаа учраас тий. Ихтэй нэг амар унаагүй л юм шүү дээ. Харин ингээд гадаад жилийн Австрали доллар Швейцар франкийг өсөд байгаа шүү дээ. Тэнгууд энэ зэдийн Швейцар франк руу онгот унжсэн баг. Паунд Швейцар франк руу онгот унжсэн баг. Евро Швейцар франк бас ингэ унжсэн баг. Тэгэхээр энэ Австрали доллар юу нэг гэсэн нэлийн хүчтэй байсан баха гэж бодоод байгаа юм би. За USD арайнуудаа эвдсэн энэ яруулуудыг эвдэхгүй болов гэсэн эвдэж засвар аягээд дэшээ гараад ирсэн. За энэ бол тэгээд дэшээ. Одоо долларын индексээ дэшээ харж байгаа юм. USD энэ бол тэгэл дэшээ явах бас корреляшны арай өндөр байх дэшээ явах магадлал. Энэ арайгаас тлээд гараад ирсэн. Энэ арайгаас тлээд гараад ирсэн. Одоо энд жоохон ингээд засвар орж гээд байгаа юм шиг ингээд тэгэл ингээд явж болов та. Ийм ч ямар ч анхаарах шүү дээ. За өнөөдрийн хувьд ингээд товчхон хэлээ. Бүх валютууд дээр бол хийсэнгүү. Илүү их одоо л илүү их хүмүүсийн арилжаа хийж байгаа нь магадгүй ойлгolцож байгаа. За дүнгэж 2-7 хоногийн өмнө бол бүгдээрээ л 2-7 хоногийн цааш юм бэ. За сарын өмнө ч үү тий. Алтан дээр л илүү төвлөрж ийлээ. Юунгууд одоо ойлголцлоо. Тэгээд арилжаануудаа болгоомжтой гэрээ одоо юм нөгөө яг мэдээ гэхээс илүүтэйгээр шууд твитүүд ярилцлагууд айгүйх импакт байгаа шүү дээ. Тэгэхээр яг нөгөө бидний хард суудаг мэдээнүүд статистикаас илүүтэйгээр гинти мэдээлэл твит ч юм уу X ч юм уу тийм юмнууд илүү хүчтэй учраас гинтийн савлгаанууд орж ирэх боломжтой учраас хашаар байгаарай. За тэгээд энэ 7 хоног сарын эхний 5 дахь учраас non farm гарч байгаа. За тэгээд 5 дахь баг Хятад Америк хоёр л байгаах. Тэгээ бослууд намарж байгаа харагдсан. Тэгэхээр энэ 5 дахь мэдээ маргааш мэдээнүүд бас бүгд боломжтой харагдсан. Арай. Окей, за тэгээд энэ үрээд жиргээ өндөрлөлөө. За ихэд swing traders-ийн даа 6 жилийн баярын мэнд хүргье. Үзэн баярлаа. Баярлалаа.